За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За маш удаан бичлэг хийгээг айгүй их удсан байна. Тэгээд камераас жоохон дөлд сандраад штт. За тэгээд миний анхны бичлэг яг анхны ч багтай 12 жилийн өмнө нөгөө програмчлалын хичээлийн бичлэгүүдийг ингээд сурал болгоод ер нь оруулж ирсэн юм байна. За энэний өмнө нууц маш олон бичлэг байгаа. Нийтдээ YouTube дээр ингээд нэг 15 6 жил ажилласан баха. За тэгээд 6000 subscribe лотог хүрэх гээд явж байгаа. Дандаа мэдээлэл технологийн юмнуудыг хийдэг юм байгаа. Та бүхэн сонирхоод үзээрэй. За сүүлийн үед энэ програмч хөгжүүлэгчид гэдэг энэ сошиал нэтворк Facebook дээр юм юу байгаад байгаа групп байгаа. Энд чинь болохоор сургалтын төвөө эсвэл сургуулиуд уу, их сургуулиуд, сургалтын төвөө эсвэл ямар одоо аль нь илүү вэ? Тэр нь илүү энэ сул талтай их сургууль ч юм уу, сургалтын төв сайн гэх зэрэг байдлаар айгүй олон юунууд байна. Зүйлийг ингэж хоорондоо хүмүүс ингэж ярилцсан байна. Богино хугацааны сургалтын ирүү ингэж төгсөөл болоо штэ шүтээс юм заахгүй ч гэдэг юм уу. Мойс илүү ч гэдэг юм. Нэг иймэрхүү юмнууд айгүй их явсан байна. За энэ дээр би болохоор аль нэг улсын сургууль бол нэрийн дуртай авчнаа. Хувийн байгууллага сургалтын төвүүдийн нэрийг ерөөсөө дуртахгүй. За тэгээд өөрийнхөө үзэл бодлыг ерөнхийдөө хэлээд явъя. За энэ минээс уншаад та бүхэн угаасаа энэ групп дээр би постыг болохоор энэ групп дээр бүгдийг нь уншсан л хүн байгаа л та. За ингээд хөгжүүлэх гэж айгүй олон байгаа. Хүн болго өөр өөр ингэсэн илэрхийлсэн байгаа. За юуны өмнө товч яхад би шүтээс 10 жил ажилласан. За тэгээд олон улсын болон дотоодын нэлээд хэдэн төслүүд дээр маш олон төслүүд дээр зөндөө явсан. Хувийнхаа компанийг 14 онд үүсгэн байгуулад найзуудтайгаас ингээд програмж хийгээ явж байсан. Багшилж явах хугацаанд зөндөө олон шавнырийнхаа компани зөвлөх болон компаниудыг үүсгэж явсан. Одоо бас хувийн хвшил болон өөрийн сургалтын янз бүрийн зүйлсийг ингээд хийгээ явж байгаа. Мөн адилаас одоо хэрэглэж байгаа олон одоо нийтэд төгссөн байгаа аппликейшн болон вебүүд бас миний оролцоотойгоор явсан юмуд айгүй олон байгаа. 2004 оноос кодын гараагаа эхэлсэн. Одоо 35 настай. За нэг юм л хүн байна да. За тэгээд энэчнээс юу хэлэх гээд байна гэхээр би их сургууль байж үтсээ. Тэгээд хүмүүс энэ ч бас 10 жилийн тухай байгаад байгаа. 10 жилийн тухай бас 10 жил би одоо сургуулийн бас захирлыгээ байж байгаа. За тэгээд сургалтын төвийг бас үйл ажиллагааг янз бүрээр явуулж үзлээ. Масаар нэг явуулж үзсэн. За тэгээд ингээ богино хугацааны жилийнхаар бас ингээ явуулж үзсэн байгаа. Тэгээд энэ гурав дээрээсээ энэ нь ийм байсан, энэ нь ийм байдаг, энэ нь ийм болохоор ийм гэдэг өөрийнхөө үзэл бодлоо ингээ товчхон одоо та бүхэнд бас хүргэе гэж бодож байна. За юуны төрөнд юунаас эхлэе? 10 жилийн сургалтын төв. За сургалтын төв. За ер нь их сургуулиас эхэлчихье. За их сургуулиас эхлээд би нэг ийм хөтлөөр гаргаж ирсэн. Бас нэг их сургуультай болох гээд ингээд явж ирсэн юм аа. Энэ HT гэдэг National Institute of Technology гэдэг ийм их сургуультай болох гээд хөтлөрийн гаргаж ирсэн. За мэдээж ингээд шүтээсээс будаа ийдсэн янз бүрийн жоохон нэмж сайжруулсан юмнууд айгүй олон байгаа. За их сургуулийн хөтлөр бол ийм байдаг. Энийг бол одоо муу шүтээс сурсан хүмүүс айгүй олон байдлаар ерөнхий төсөөлөл нэг иймэрхүү шүү дээ те айгүй олон янзаар ингээд харж байсан. За ингээд ерөнхий нэг ийм хөтлөр байдаг те нэг хүн нэг 130 30 хэдэн кредит 32 3 кредит 125 ч илүү кредит үзэж төгсөх ёстой. Тэрний 35 кредит нь болохоор ингээд мэрэгжлийн суур хичээл заавал байх ёстой. Нөгөө их сургуульд ороод мэрэгжлийн юм үздэг өдөртэй гэдэг одоо хүмүүсийн хэлдэг ингээд мэрэгжлийн суур хичээлүүд гэдэг юм байгаа. За тэгээд тэрийгээ 4 жилдээ хуваагдаад заавал үзэх ёстой хичээлүүдийн жагсаага дээр нэмээ сонгон судлах гэдэг хичээлүүдийг үздэг. За би хамгийн ихэнд өөрийнхөө санаагаа ерөнхийдөө шууд хэлчихье. Их сургууль бол сургалтын төв. За тэгээд 10 жилээс бол илүү байх ёстой. Угаасаа ч энэ чинь академик боловсрол илүү байх ёстой. За товчхон ярих юм бол хараа одоо жишээлбэл сургалтын төвийг хэн сонгож байна, ямар хүн сонгож байна, яаж ийж ийн гэдэг ингээ бодох юм бол сургалтын төв дээр бол янз бүрийн хүмүүс байгаа. Одоо мэрэгчлээ өөрчлөгч байгаа. Эсвэл ингээ жоох их сургуульд орж чадаагүй нэ ингэж байгаа. Эсвэл ингээ янз бүрийн хүмүүс байгаа. За тэгээд тэр болгон дээр мэдээж маркетингийн зүйлсүүд бол явдаг. За яг эндээс би яагаад вэ гэхлээр жил одоо ингээ нэг орчинд байгаа програм үтсэн хүн зүгээр нэг 14 жил одоо сурсан хүн хоёрын хажууд нэгдүгээрт хугацааны зөрүү гарна. Хоёрдугаарт хамгийн товчхон зүйлсийг нь хэлье. Математик 1 2 физик 1 2 ингэж явж байгаа гоё болсон математик хичээлүүд байгаа хараа. Дискрет математик одоо бүтэц гэдэг хичээл. Тэгээ магадлалын бол математик, статистик, тооцон бодох математик гих зэрэг байдлаар маш олон математикийн одоо магадлал гэж байгаа шүү дээ. Магадлал гэж хичээл байгаа. Матлог гэдэг бас хичээл байдаг. Гэх зэрэг байдлаар маш олон ийм математикийн хичээл үтсэн хүн маш олон математикийг үзээд ямар тодорхой хэмжээнд судлаад нэг оноолуу тэмүүлээд үзээд сайн сурсан нь сайн үзээд төгссөн хүн ямар ч байсан сургалтын төвжис сурсан хүнээс бол илүү байна. За математикийн суурь сайн хүн
жоохон муу хүн, огт байхгүй хүн гурвын хооронд харьцуулаад ярих юм бол математиктай сайн хүн нь програм бичих илүү ингээд цаашаа мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаанаар гүнзгийрэхэд илүү байна. Тэр бол зоолттой байна гэсэн үг. За энэ дээр бол их сургуулийн давуу гэдэг чанарын хамгийн том зүйл нь бол үүн дээр яалчгүй гараад ирнэ. Угсаал ингээд ийм олон хичээл одоо математик ер нь бол сургалтын төв дээр одоо энэ үйлдвэрлэлийн системийн онол юу ч байдгийг те програмч, архитектур, дизайн. За тэгээ параллел програмчлал одоо гих зэрэг хичээлүүдийг үзэж амжихгүй байхгүй. Дискрет бүтээ сургалтын төв дээр бол математик заа их юм бол хинч очихгүй ямар ч тэр бол ингээ маркетинг юу ч байхгүй тэр хичээл хинц суухгүй болж хувирах гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү хөнгөн байдлаар хөгжүүлэлтийн хичээлүүдийг програмчдын суурь болон HTML энтрийг заагаад ингээд яваад өгсөж байгаа. За их сургууль бол ялчгүй илүү. За их сургууль бол ингээд амар илүү байгаа. За би дараагийнх нь их сургуулийн тухай юу ярьчлаа. Энэ бол энэ хөтөлбөрийг гаргах гэж гэхдээ 80 болдог байхгүй. Ер нь бол олон улсын судалгаа CC те CC болон SC-ийн зөвлөмж, SWIBOK гэх зэрэг байлэр олон зөвлөмжүүдийг гаргаж олон хичээлүүдийн outcome болон одоо нэг P нөгөө program learning outcome гэдэг нөгөө энэ хөтөлбөр бүтэн хөтөлбөрөөр гарах үр дүнгууд нь юу юм хичээл болгоно яаж уягж байгаа хичээлийнх нь лекц болон лаборатори бие даалтууд нь яаж үр дүнгийнхаа аль одоо функцийг нь очиж уягдах юм тэр гэдэг айгүй нарийн байдлаар их сургуулийн хөтөлбөрүүд гардаг. За тэгэхээр одоо энэ бол арай их сургууль гэдэг бол арай ондоо төвшөнд бол авч үзэх ёстой. За чанарын сайн муугийн тухайд одоо байгаа багш нар сайн байна уу муу байна уу очлаараа гэдгийн тухайд бол янз бүрийн одоо асуудал ярьж болно. Энийг бол ингээд яриул ингээд айгүй олон төвх болно. Гэхдээ их сургууль чинь айгүй олон сайн багш нар байгаа байхгүй. Өөрийнхөө 10 хэдэн жилийг золиослоод магистр болцсон, бакалавр болцсон, тий ингээд доктор болцсон, тий бакалаврч явах доктор болцсон. Айгүй олон багш нар байгаа. Нэг юмыг айгүй сайн судалсан. Гэх зэрэг байлаар хөндлөмөр сайн багш нар зөндөө байгаа. Тэгэхээр их сургуульд бол итгэж болно. Их сургууль одоо сургуулийн төвөөс нэг жилийн сургуулийн төвөөс 100% илүү байна. Тэрэнд бол итгээрэй. За би яагаад их сургуулиас гарсан энэ төр гэдэг шалтгаан бол арай ондоо зүйл байсан. Энийг бол яриад байвал айгу урт үг болно. Ер нь бол их сургууль бол хамгийн гоё орчин. Хамгийн гоё орчин. За сайн хүүхдүүд ордог, муу хүүхдүүд ордог. За окей оронгуудаа 100 хүүхдээс мэдээж 20 30 нь бол хайдаг. Үнэн. Тэндээс нэг дунд чинь 20 30 40 нас дундаж явна. 10 20 нь айгу цойлоо сайн байна. За тэгээ бүр 2 3 нь бүр ингээ супер сайн байна. За энэ бол ерөөсөө л одоо байгалийн зам гэх юм уу юу гэх юм одоо яг иймэрхүү байдлаар айгүй олон жил яваад ирсэн. Өрн гадаадд ч Монголч ялгаагүй байдлаар ингэж явдаг нэг ийм зүйл ажиглагдаад байгаа. За 10 жилийн боловсрол. За 10 жил дээр яаж яваад за би нэг маркетинг шиг болох гээд байна. Би нөгөө Nest Education сургуулийн ахлах сургуулийн захирал эдээ энэ дээр зүгээр за би нэг юу н харуулхаа байлээ. Нэг хайхтар сүртэй юу биш. Зүгээр нэг иймэрхүү хичээлүүд орж байгаа. Нийтдээ 7 8 IT-ийн багшаар за энэ бол зөвхөн ахлахын тухайд шүү. Би бол ахлахаар өсвөлхөр ахлах сургуулийн тухайд ингээд нэг 5 6 7 IT-ийн багш нар нийлж ийм хичээлүүдийг ордог. Нэг ангид 8-аас 12 цаг ордог. Тэгээ ахлах ангиас эхэллээ гэж бодох юм бол 3 жил. 6 дугаар ангиас эхэллээ гэж бодох юм бол 6 жил мэдээллийн технологи үзэж төгснө гэсэн үг. Бусад 10 жилийн сургуулиуд айгүй би мэдээлэл зүүн гүнзгийрсэн иймтэй гэсэн боловч нэг хоёрхан багшаар энэ яавч явах боломж байхгүй. Нэгдүгээр цагийн ачаалал, хоёрдугаар тэр багшийн мэдлэг мэдээлэл тэгэл ингээл айгүй олон хоорондоо хамааралтай ингээ хичээлүүд байна шүү дээ. Тэр болгоныг болохоор өөр багшаар болон сайн багш нараар олж ингэж бараг их сургуулийн тэнхим шиг ингэж олон багшаар орхосоо арга байхгүй. Тэгэхээр 10 жилийн төвшөнд бол яг ингээ мэдээллийн технологи гүнзгийрсэн гэдгийг нь шүүж харах байгаа бол хэдэн багштай юм. Багш нар нь яг ямар чадвартай юм гэдгийг нь харуул зүгээр. Цөөхөн багш нэг хоёр багшаар явуулдаг бол энэ бол тэгэл хэрэглээ үзэл тэг код HTML энтер гэл нэг анх шатны үзэл хайпруулаад дуусна. За сургалтын төвийн хувьд. За энэ HT гээд их сургууль нээгч яхад одоо бид нар бас нэг сургалтын төв байлаар хэвчлээ явж үтсэн тусгай шүрлээ хураалгачаад тэр бол тийм одоо айгу олон 20-20-оор нь нийлсүүлж исэн нэг тийм сургалт байгаа. Тэндээс чанар болон юу айгу яг их сургуультай адилхан хайх хүүхэд нь айгу илүү тэгэл эргэл хүүхдүүдийн мөнгө авцсан жоох ингээл арайч дутуу заачуудаа энэ хүүхдүүдийг барьсангүй гэл янз бүрийн зүйл байгаад байгаа. Одоо байгаа сургалтын төвүүдийг ярих ч гэсэн яг тийм байгаа. Яаж юм гэхээр за 20 хүүхэд нэг ангид орж ирсэн бол тэндээс ажилд орж мороод ингэ явж болно. 3 4 5 хүн ингээ ажилд ороо явна. 2 хүн ч юм уу 1 хүн үнэхээр гоцгоорно. За тэрэн дээрээ бол маркетинг хийх хэрэгтэй те тултал ингээ маркетинг гээд ингээ байна. За энэ болохоор тухайн сурагчаас их шалтгаалж байгаа. Мэдээж одоо 10 жил 20 жил програм бичсэн багшаас ингээ юм сурахын төлөө 12 3 4 сая өгөх бол окей fine. Тэрний төлөө чи хүмүүс их золиос гаргаа зөндөө юм гээд сурцсан байгаа шүү дээ. Миний хувьд ч гэсэндээ яг би баг зэргийн өөрийгөө одоо сургалтаа энтриг айгу өндрөөр үнэлэхээс жоохон санаа зовдөг нөгөө хүмүүстэй ч гэсэн. Тэгтэл бас ингээд докторийн одоо би докторант явуулах төгсгөөд байж байгаа.
Тэгээд олон улсын сертификат, олон жил програм бичээд нойргүй байсан олон төслүүд гээд энэ ур чадвар болон хэлэх ярих одоо туршлагуудаа хүмүүст заах зөвлөхөд бол энэний үнэлэмж бол өндөр байхыг нэх айхтар буруусгаад байхгүй. Бид нар бол оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс өөрсдөө програм хийж байгаа, зарах чагаа програм ч үнэтэй байх хэрэгтэй. Тэгээд мэдлэг олгож байгаа бол тэр чинь мөн адил бас үнэтэй байх хэрэгтэй. За гихцээр байдлаар бид нар 10 саяар сургалт орлоо гэд тэр хүн ирээдүйд 100, 200, 300 сая олох хэмжээ рүү явж байгаа нөхцөлд 200 300 жоохон шүү дээ. Тэгээ ер нь бол ингээд амьдралаа авах хэмжээ рүү хурж явж байгаа тохиолдолд энэ бол баг гэж бас хүлээж авах боломжгүй. Гэхдээ яг одоогийн нөхцлөөр сайн багш байна уу вэ гэдгийг шүүж бол харах шаардлагатай. За энд нэг сайн туршлага байна. За би нэг ийм 8 хүнтэй VIP гэх юм уу 8 хүнтэй ийм сургалтыг одоо хийгээд нэг 8 сар одоо жилийн л гэсэн үг л дээ яг 8 9 сарын ийм сургалт хийгээд ингээ үтсэн. За энэ дээр би яг 8 хүнийг авсан. За нэр зохиод явах уу? Ер нь бол програмчлалын үндсээс эхлүүлсэн. Програмчлалын үндс объект хандлага гэдгээс эхлүүлсэн. Програмчлалын үндс дээр одоо ингээ бүх лекц болно. Би даалгавруудаа ингээ бүгд ингээ тавьчихсан байгаа. Тэгээ видео хичээлүүдийг бас ингээ оруулаад ингээ тавьчихсан байгаа. Програмчлалын үндс дээр нэг иймэрхүү зүйлсийг үзээд HackerRank болон одоо нэг Spogen зэрийн тийм бодлогын сайтаар бид нар бодлого бодоод, LeetCode дээр бодоод за объект хандлага програмчлалыг бас маш сайн орсон байгаа. Объект хандлага програмчлалаар орсон. За тэгээд ингээд нэлээд удаан ингэж аваад дөр бол орсон байгаа. Дараа нь өгдлийн бүтцийг заасан. За 7 хоногт 3 удаа орж байгаа шүү дээ. Өгдлийн сангийн өгдлийн бүтэц гэдэг хичээлийг бас ингээд ороо заасан. Өгдлийн сан дээр өгдлийн бүтэц дээр ядаж мэдих шаардлагатай мод граф хүртэл одоо өгдлийн сан хайлтын аргууд гэдэг зүйлсүүдийг ингээд үзэх хэмжээ хүртэл ингээд хэдүүл бид нэр ингээд үзэн явсан байгаа. За веб хөгжүүлэлт мэдээж одоо HTML, CSS одоо Bootstrap, Tailwind гэдэг ингээд янз бүрийн зүйлсийг бол ингээд заагаад үзэн явсан. Програмж архитектур. За ер нь бол хүнд зөвхөн шууд нөгөө HTML-ээс нэхлээл, Next.js эхлээл ингээ явъя гэж юусоо бодоогүй юм ба. Тэгээд нэлээд улс уртаа энэ програмж архитектурыг хүртэл оруулсан байхгүй юу? Өгдлийн сангийн менежмент, програмж архитектур гэдэг өгдлийн сан гэдэг юу вэ гэл мөн яталхан бас нөгөө нийт сургалтын ордог бас хичээлүүдийн бас агуулга нь бас ингээд баяжигдаад ингээ байж байгаа. Бид нэр систем дизайн дээр мэдээж бас нөгөө Spotify, Twitter X, Uber янз бүрийн юм системүүд дээр бас ингээ ажиллаж дадлаг хийж бас үздэг. За MongoDB дээр бас хийгээд тэгээ сүүлд нь болохоор Amazon-ы хичээлүүд, мобайл хөгжүүлэлт тэгээ full stack-ийн хичээлүүд гээд full stack дээр Stogen нөгөө Next.js back-end дээр нь Express.js энэ төр зэргийг үзээд Prisma энэ төр холбоод Twitter e-commerce системүүдийг ингээд дааж хамт хийгээд за ингээд олон даалгаврууд ингээд хийгээ гүйцэтгээд ингээд яваад төгссөн байгаа. За тэр 8 хүн маань яаж ийм гэхээр ер нь их дайггүй. За нэг коммент нь юу гэхээр ингээд анханасаа ингээд програмчлал үндэс өгдлийн бүтцэн төр үзэн явсан болохоор ингээд шантрах гад байсан гэж байгаа. Тэгэхээр нэлээд тэгж их ингээд гүнзгий академик үзээд явахаар шантрах гад байдаг. Хүн айгүй ингээд гоё гэдэг гой сайхан гэж дурлах нь жоохон багасах гад байдаг юм талтай гэдэг ч байгаа. Тэгээд 8 хүмүүс нэг хүн бол гол нь хаана гэдгийг хэлчихв баг. Нэг хүн бол 2 хүн бол ажилд орсон. Нэг нь бол бас нэг ERP систем компани, нэг нь болохоор нэг банкнд бол ингээд ажилд ороод бодлон 3 сая яваад ингээд явсан байгаа. Үлдсэн 6 хүнийх нь 4 нь угаасаа ажилтан хүн байсан. Нэг нь оюутан байгаа. За нэг нь болохоор 2 нь 10 жилийн хүүхэд байгаа. Тэр хоёр маань бол бас нэг 10 жилийн хүүхэд айгуу дажгүй сурцсан бас нэг залуу ингээ байгаад байгаа. Гэх зэрэг байдлаар ингээд бас нэг 3 4 хүн хажиж байгаа байхгүй хаягч байх уу. Яг эцсийн тулгаад маш их одоо цаг хугацаа гаргаад ингээ удаан өөрийгөө ингээ сайжруулад удаан сураагүй. Тэгээд орой үз суугаад нэлээд их прожект дээр суугаад юмны ард гараад ингэж бас дуусгаж яриа амжаагүй ингээ явсан байгаа. Гэхдээ энэ хичээлүүдийг нээлттэй орхиод ингээ явсан болохоор ингээ андаа дуусгаад сэтгүүтүүд аваад дуусна гэдэг юм явж байгаа. Тэгэхээр ийм байгаа. Ингэж сургалтын төвөөр заах их сургууль болж заах хоёрын хооронд асар их зөрүүтэй. Сургалтын их сургуулийг ерөөсө бити үгүйсгэж чиглэж би ерөнхийдөө хүсээд байна. Их сургууль чинь шал өөр. Одоо хичээл болгон дээр өөрөө тэрнгүүрээ гарцсан мундаг багш нар ингээ байж байгаа. Тэтгэр багш нарын ур чадвар одоо тэр одоо мэдж байгаа зүйлс хүнд хэлж байгаа юмнууд бол мэдээ сайн багш байгаа ч гэсэн их сургууль бол угсаар хамгийн бест байх хэрэгтэй. Их сургуулиас л ерөнхийдөө хамаг зүйлс төрдөө шүү дээ. Сургалтын төвөөс юм төрөөд яг болно. Мэдээж олон хүн дунд маш маасаар нь авч байгаа бол чанар муудчих магадгүй. Тэгээд багш банк солигдож байгаа бол багшлаг чанар бас муудчих магадгүй. Ер нь бол зүгээр сайн инженер, сайн багшлан гэдэг ойлголт бас байхгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр бол их сургууль дээр бол ингээд за би бол их сургуулийг бол энэ дээр бол яалчгүй магтчихлаа. Ингээд ер нь бол ингээд өрсөлдөе гэж байгаа бол их сургуультай өрсөлдөх гэж их сургуулийн гаргадаг цаг хугацаа, хичээлийн хөтөлбөрүүдийг сайн судалж байгаа. Тэндээс яг нарийн тест дарааттай мэдлэг боловсрол юм хөтөлбөр гаргаж ирээд ингээд явуул хамгийн их зүгээр гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр би бол энэ дээр бол ялагчийн хувьд бол
их сургуулийг нэгдүгээр тавилаа. Сургалтын төв бол мөнхөд хоёрдугаарт бол байна гэдэгт дээр би бол итгэж байна. Яг богино хугацаанд үнэхээр хичээсэн хүн бол өрөөгөөж явна. Гэтэ үнэхээр хичээгээд аюул сайн программист болоод жилийн дотор төгснө гэдэг маань өөрөө аюул боломжгүй. Одоо би жишээл 20 21 жилийн код өчээд мөнхийн сурсаар л байгаа хгүй. Одоо ингээл MCP гэж юу вэ гээл ингээл дахиад хэрэн дуугаа ноцолтоо бол ингээл ухаал. Тэгэл хаяада нэг бодлогоодыг орохоор зарим бодлого ингэж чадахгүй тэлтэрч чад 2 3 хоноо бодвол арт нь гараад ингээл өөрийгөө ингээл сэргийгээл эн чин би чинь тэгээ нилээ хэдэн жил болцсон гээл дороо хийчдэг юм бас байхгүй байгаа байхгүй. Тэгэл ингээл эн чин байнга сурахгүй бол хоцорно. Тэгэл суураа мэдэхгүй бол бүр хэцүү. Одоо бол ингээл хиймэл оюун гараад байна. Бас ингээд нөгөө сургуулт болон сургалтын төв сургууль энэ төр хүүхдүүд хиймэл оюунаар хийлгээл байгаа. Тэгээ үндсэн суураа мэдэхгүй орхих гээд байгаа байхгүй. Тэр нь бол айгүй асуудалтай. Энэ код нь яг яаж хийдэг байгаа гингууд нөгөө хандлт мандалт одоо тэр нөгөө олон хүн хандах юм бол яаж одоо аюулгүй байх вэ? Алгоритм чи юу нь ямар зарчмаар ажиллаж байгаа юм? Одоо тэр санах ойдгоо яаж ажиллаж байгаа? Тэр хуваарлтуудаа яаж хийж байгаа юм? Тэр ямар ч тийм ойлголт байхгүй. Зүгээр л код хийгээл ажиллаад ран хийгээл ажилласан юмуд ингээ байх тал руу ороод байгаа. Тэгэхээр тэрний жоохон эсрэг байдлаар ингэж явах шаардлагатай баг. За мэдээж одоо их сургууль дээр болохоор энэ зарим хөтөлбөрийг шинжлэх шаардлагатаас гадна багш нар өөрсдөө хиймэл оюуныг сайн ашиглаад энэ дээр нь хиймэл оюуныг ашиглаарай, энэ дээр нь бити ашиглаарай, энэ ийм учиртай шүү гэдгээ багш нар өөрөө эхлээд өөрсдөө апдейт хийгээд хиймэл оюунтай хослуулан заах аргачлалаа багш нар өөрөө гаргах хэрэгтэй ингээ болно гэсэн. Тэг ингээ яриул аюу олон зүйл ярих гэдэг. Тэгэхээр энэ хүрээ зогсоё. Миний харуул ялагч нь бол их сургууль.